Ухаарал хүчээр сэлбэх урам зэргийн үгс нэвтрүүлэг эхэлж байна. Өнөөдрийн нэвтрүүлгээр бид хэрхэн өөрсдийн итгэлийг болон зүрх сэтгэлээ галзууртай байлгах талаар суралцах болно. Мөн нүглийн эсрэг тэмцэлд хэрэг болох чухал зөвлөгөөг сонсох болно. Фредерик Бротертон Мейер бол 1800-аад оны дундуур Англид төрсэн сайн мэдээ тараагч, гим нүглийг тууштай эсэргүүцэгч загалмайтны дайчин юм. Тэрээр ариун сүнсний оршихуй бидний амьдралд авил гим нүгэл үлдэхээс татгалзаж чадна гэж заадаг байв. Мейер өөрийнхөө энэ санааг батлахын тулд дараах жишээгээр тайлбарлажээ. Хэдэн жилийн өмнөх миний амьдардаг байсан байшингийн доод давхрын гал тогооны хэсэг маш их чихтэй байдаг байлаа. Хэрвээ бид галаа асаахаа мартчихвал шал маш хурдан мөөгөн зөртөж, түүнийг цэвэрлэх гэж манай гэрээ үйлчлэгч ёстой өвлөө үздэг байв. Харин галаа байнга асааж дулаан байлгавал бишингийн халуунд чих цогтгүй байсан юм. Яг үүн шиг ариун сүнсний гал зүрхэнд хүчтэй ажилласаар байвал бидний нүгэл үлдэх бодол саад болдог юм. Бид Есүс Христэд итгэж түүнийг аврагчаа хэмээн хүлээн зөвшөөрвөл ариун сүнс бидний дотор амьдрах болно гэдгийг Библиэд тодорхой заасан. Ром 8:9-дээр хэрв Бурхны сүнс үнэхээр та нарын дотор оршиж байвал та нар мах бодоор бус харин сүнсээр байна. Хэрв хэн нэгэнд Христийн сүнс байхгүй бол тэр түүнийх биш. Бид ариун сүнсээр дүүрч гим нүгэлд хойшид боолчлогдохгүй. Харин гэрэлтэй амьдралтай болно гэсэн үг. Тиймээс та Есүс Христийг аврагчаа болгон хүлээн авсан бол ариун сүнс таны дотор оршиж байгаа гэдгийг санаарай. Та түүгээр амьдралаа удирдуулахыг зөвшөөрвөл таныг доош унгах гим нүглийн хүлээснээс тэр чөлөөлөх болно. Өнөөдрийн нэвтрүүлгээс биднийг унахыг хүсдэггүй нэгэн байдгийг мэдэх сайхан байлаа. Бид заримдаа бүх зүйл бидний эсрэг байна гэж боддог. Тиймээс маш чухал цаг байлаа. Дараагийн нэвтрүүлгээс маш чухал зүйлсийг суралцна гэдэгт итгэлтэй байна. Урмын үгс сэтгэлийн зовлонгоос холдуулдаг. Хадагтай Дарлин Салагийн урам зоригийн үгс нэвтрүүлэг танд хүрлээ. Бидэнтэй холбогдох утас 8085 99 тэг тэг